чимээ апер. Чимээ апер хэрхэн зурагтай мэдлэгээ илгээх вэ? За та хэд бол бүгдээрээ хийгээд байгаа. Сайхан мэдлэгээ явуулаад болж байгаа. Асуух юм байна уу харин? За би нэг бяцхан гарын авлага бэлдсэн. За тэрийг та нарт үзүүлье. За эхлээд чимээ апыг хэрэглэхийн тулд эхлээд апаа суулгасан байх ёстой мэдээж юм. Тэгэнгүүтээ апа нэгээд чимээ апа нэгээд эхлээд бичвэрийн гараа сонгоно. Бичвэрийн гараа сонгохын тулд энэ компьютерийн гарыг сонгох энэ баруун доод булан дээр дарахад энэ цагаан толгой, компьютер, кирилл, систем гэдэг юм дөрвөн бичиг гарч ирнэ. Удаан дарах юм бол эдгээр нь ингээд сааралтад аль нэг нь сонгогдно. Жишээлбэл энэ кирилл гэдэг нь энэ сааралтаа сонгогдсон учраас арт талд нь кирилл галиг харагдаж байна. Тэ? Компьютер гэхээр хэрвээ энэ компьютерын сааралтад сонгогдох юм бол яг энэ компьютерийн гар шиг ийм гар гарч ирнэ. За тэгээд би энэ компьютерийн гарн дээр цагаан толгой нь ямар байршилтай байна вэ гэдгийг дээр нь үсгүүдийг бичиж тавьсан байгаа. Энэ хоёроо энэ зүв байна уу нэг хараадах та. Ч В Е Ра Та Я энийг нь би үү гэж харсан байгаа. Энэ үү юм шиг байна. Тэгээд И Ö Т А Са Да Фа Га энэ га гэ ийм үг бичгээр өөрөө шууд г болж хувирж байсан. За хаа хэ бас эр үг ийм үгээрээ өөрөө шууд таниад өөрчлөгдөжээ. За за тэгээ к үсэг энэ к үсэг болохоор энэ ра үсэг шиг бас жижигхэн сайн харагдахгүйсэн бичих юм бол энэ к үсэг байгаа. Тэгээ ла энэ гэ ихэнхлийн энэ наа үсгэн дээр янз янзаар бичиж үзээд ихэнхлэг гарч ирэхгүйсэн чинь энэ ихэнхлэг нь энэ дээр тусдаа байна. За тэгээд ч ша гэвлэгч о энэ үг ингэж ялгаж бичих нь дараа нь хэрвээ та нар үгээ яг одоо системээр хайхад зөв уншигдаж хаагдах юм байлаа шүү. Тэгэхээр энэ адилхан хэлбэртэй гээд нэг үсгээр бичээд иж болохгүй. Ог нь оогоор, ууг нь уугаар, өөг нь өгөөр, үг нь үгээр бичээрэй. За тэгээ ба гэвлэгч наама. За ингээд гарын толгой оруулж өгсөн байгаа. Энийг хадгалаад аваарай. Гэхдээ цагаан толгой ингээд цагаан толгой оруулж өгсөн байгаа. Тэрийг хадгалаад аваарай. За цагаан толгойгоо энд харьцуулаад одоо үгээ бичиж эхэлсэн. За үгээ бичиж эхлэв. Мэдгүй чадахгүй юм зөндөө гарнаа. За эхлээд үгээ ямар контент бичих үү гэдэг те ямар юм бичих үү гэдгээ бодлоо. Тэгээд их хүрсэн баяр байсан болохоор их хүрсэн баярын мэд хүргэе гэж бичээд тэгээд ээж бүрийн сэтгэл амгалан байг гэж бичсэн байгаа. Зарим үг нь зөв буруугаа мэдэхгүй үе байвал тэрийгэ тунгаамал толиос болон монгол толиос сэлгэж хайж үгээ зөв олох хэрэгтэй. За тэгээ үгээ бичиж дууслаа гэж үзье. Энэ анхаарлын тэмдэг мэмдэг нь энэ тэмдэг тэмдэглэгийн дээр доор байна. Бас гадаад үг болон энэ онцгой бичигддэг үгүүдийг энэ гол одоо зай авдаг энэ том зураас байна. Товч. Энэ товчлуур дээр удаан дарах юм бол энэ онцгой тэмдэглэдэг үгүүд болон гадаад үсгүүд гарна. Түүнчлэн тийн ялгалын нөхцлүүд энэ дээр удаан дарахад яг энэ эможи байгаагийн энэ хэсэг дээр ингээд олон сонголтууд гараад ирнэ шүү. Тэгэхээр энэ уун ч юм уу тийн ялгалын яан эдгээр нөхцлүүдийг бичгээд ингээд бичгээд авах хэрэггүй. Тэр энэ том дарагчин дээр удаан дарангууд энэ дээр сонголт гарч ирээд тэр дундаасаа шууд сонгочих юм байлээ. За
Тэгэнгүүтээ за үгээ биччихлээ. Бүх болсон гэж үзье. Тэгвэл одоо зураг оруулж эхэлнэ. Зураг оруулахад зурган дээр чиний бичсэн үг нь ингээд цагаан гарч ирж байгаа. Цагаан гарч ирэхээс гадна энэ маань жижигхэн байна. Тэгэхээр зурагныхаа өөрөө ингээд дизайна бодно штэ. Хэр том бичгөө, жижиг бичгөө гихчлэн. Тэгээд томруулъя гэвэл энэ доор нь байгаа юм цагаан дугуун дээр дараад татангуут энэ бол ингээд томорч гарч ирж байна. За тэгээд ингээд энэ хажуудлын дөрвөлжин энэ тэмдэглэгэн дээр дараад нааш цааш нь урагш нь хоош нь баруун зүүн тийш нь хөдлөх юм бол энэ нэгтрэл нь одоо хэр хоорондын үг хоорондын зай хэр байх вэ гэдгийг холдуулж ойртуулж өгөх юм байлаа. За тэгээд ингээд би болохоор хамаг байдгаар нь татаад нь томруулчлаа зурган дээрээ. Тэгээд жоохон зай аваад ингээд жоохон холдуулчлаа. Үг хоорондын зай авлаа. Яагаад ингэж юм гэхээр би энэ дунд нь сүдэр мүдэр оруулах гэж байгаа юм. За одоо үгийн гоё тэг сонгож эхлэе. Гоё тэг сонгоход энд чимээ ап аюу олон маш олон гоё тэгүүдтэй. Тэгэх юм бол энэ хамгийн ихний тэ үсэг нь энэ үгийн тэгийн фонт байна. Фонтн дээр дарангуут энэ олон сайхан тэгүүд гарч ирнэ. Энэ тэг гэдэг нь одоо бичгийн хэв гэж байгаа шүү дээ. Хэв хэлбэр фонт. Тэгэхээр эдрийг ингээд сонгоно. Энэ дундаас аль дуртайгаа сонгоно. Тэгээд сонглоо гэж үзье. За тэгвэл одоо будъя. Энэ сонгосон үгүүдээ өнгөөр будъя. За тэгэхэнгүүд энэ усан будаг руу дараад за би улаан өнгийг сонгосон байна. Үгийнхаа фонтныхаа өнгийг улаанаар би сонгосон. За улаанаар сонглоо. Тэгээ үсгийнхаа өнгийг өөрчилчлөө. За үсгийн хүрээний өнгө одоо сонгоё. Хүрээ гэдэг нь үсгийг бичихэд гадуур нь харагдаж байгаа энэ хүрээ. За би ямар өнгө сонгосон бэ гэвэл би энэ цайвар шаргал өнгө сонгосон байна. Энэ хүрээний өнгө, үгийн хүрээний өнгө. За хүрээний өнгийг сонсоход энэ хоёр дахь тэ үсэг дотор энэ товчлоорыг дарна. Тэгээ энэ дээр дарангуут энэ олон өнгийн сонголтууд гарнаа. Өнгөө нааш цааш нь гүйлгээ сонгоно. Энэ эхнийх нь зураас нь болохоор энэ өргөн нарийн тааруулна. Хэр зузаан, хэр нэмтгэн гарах уу энэ хүрээний чинь өнгө нэмгэн зузаан нь. За тэгээ би хамгийн зузаан дээр нь тавиад ингээ өтгөрүүлчлээ. За тэгэнгүүтээ бас энэ өнгөнийх өөрийнх нь одоо өтгөн шингэнийг бас тааруулах юм байна. Жишээлбэл би болохоор энэ дунд зэрэг дээр нь тавиад тэгээд хамгийн өргөн хүрээг сонгосон байгаа. За хамгийн дараагийнх нь болохоор үсгийн сүүдэр нэмэх. За сүүдэр нэмэхийн тулд энэ 3 дугаар тэ үсэг байна. Энэ ардаа сүүдэртэй байгааз. За энэ болохоор сүүдэр. Би ямар өнгийн сүүдэр сонгосон бэ гэхээр энэ ийм нийл ягаан өнгийн сүүдэр сонгосон байна. Нийл ягаан өнгийн сүүдэр сонгоод сүүдрээ хэр хол цацах уу? Хэр хол хаях уу? Эсвэл сүүдэр нь баруун талдаа гарах уу, зүүн талдаа гарах уу, ардаа байх уу, дээрээ байх уу, доороо байх уу гэдгийг энэ тохируулгаар тааруулна. За би болохоор тултал нь сүүдрээ хамгийн одоо урт өтгөн сүүдэр дээр нь тавингуудаа бас их зөөлөн гаргаж өгсөн. Зөөлөн гэдэг нь тунарсан маягтай. Хэрвээ би энэ сүүдрийг хатуу гаргах юм бол юм хатуу сүүдэр гарна. За тэрийг та нар ингээд туршиж үзэхээр аяндаа миний юу хэлж байгааг ойлгоно. За тэгээ сүүдрийнхаа хэмжээг би бүгдийг баруун талд нь гаргасан байна. Сүүдрээ ингээд сайхан туяаруулаад зөөлөн гаргаж өгсөн байгаа. Энийг та нар өөрсдийнхөө дизайнаар одоо яаж сэтгэмжээр яаж гоё гаргах уу гэдгийг өөрсдийнхөө тааллаар хийгээрэй. За тэгээд хамгийн сүүлд нь үсгийн ардаа фон өнгө гаргаж өгч байгаа. За зарим тохиолдолд арын зураг маань хитрхи ирээн зураг байгаад бичсэн бичих маань ингээд уншихад аяг хэцүү байдаг шүү дээ, тий? Тэр тохиолдолд ийм фон оруулж өгөхөөр бичсэн үсэг чинь тодроод цаатлын зураг нь жоохон бүдгэрж эхэлж байгаа. За эхлээд фон оруулахад энэ дөрвөлжин дүрсэн дээр дарна. За дөрвөлжин дүрсэн дээр дараад эндээс бас өнгөө сонгоно. Би болохоор нийл ягаан өнгийг сонгосон байна. Чернилийн ягаан өнгийг сонгосон байна.
За ингээд эхний удаад энэ болохоор хатуу одоо яагаад гэвэл би энэ сонголтоо бүр эцэст нь тултал нь сонгосон учраас энэ арын фонд цулгуу чимээлийн ягаан өнгө байна тийм ээ. За энийг зөөллөё. Энэ би арийнхын ийм зургийг тодруулж хармаар байна. Тэгэх юм бол энийг зөөллөд наашин татаад ирэх хэрэгтэй. Тэгэхээр арын чинь фон нь ингээд одоо нэвт харагдаж эхэлнэ. Тийм. Тэгэх юм бол ард чинь зураг нь байна. Зурганы чинь өмнө фон орж өглөө. Тэгээд өөрөө чинь бичсэн зохиомж урт талд нь гарч ихэр одоо бичсэн зүйлээ маш сайхан тодорхой унших боломжтой болж байна, тийм ээ. Ингэж бичсэн зүйлээ тодруулна. Тэгэхгүй бол зарим тохиолдолд би ямар юм бичсэн уншигдахад маш хэцүү, нүдэнд маш хэцүү байдаг. За одоо энэ мэтчлийн жишээгээр та нар ийм ардаа фонтой, үг нь өөрөө өнгөтэй, хүрэээн тусдаа өөр өнгөтэй, сүүдэр нь өөр өнгөтэй ийм мэдчилгээ надад явуулаарай, зурагтай мэдчилгээ. За одоо бичснээ хадгалъя. За бичснээ хадгалах юм бол энэ болохоор энэ зурагтай бичлэгээ одоо ингээд эхний удаад хадгалъя гэхэд энэ товчон дээр, энэ диск товчон дээр дарна. За тэгээд бичснээ илгээхэд, мэдчилгээгээ илгээхэд энэ share гэдэг дээр дарна. За энэ дээр дарахад нэг бол та text message-ээр хин нэг рүү явуулах, эсвэл одоо аль нэгэн social платформ байгаа шүү дээ. Тэрүүгээр манай хичээлийн групп руу явуулъя гэвэл энэ дээр дараад мессенжер рүүгээ ороод явуулах боломжтой. За ийм байна. Эндээс асуух юм байна уу? Орхиц цаагаа яаж гаргах? Орхиц цаа дээр удаан дарахаар гарчна. Тэгээ бас нэг зай авч яагаад бичгээр үгийн төгсгөлийн орхиц цаа болж исэн. Би бас болохгүй чадахгүй яагаад байсан чинь. Оо тийм үү. Маш сайн. За авж яагаад бичгээр орхиц цаа гарч ирж гэнэ үү те? Энийг болохоор орхиц цаа нь болохоор нөгөө сони юм дээрээ системтэй юм шиг ингэж. Шулуун зураас байлаа шүү дээ. Тэн дээр дарахлаар тэр шулуун зураасыг сонгоод тэгээд дахиж ороод орхиц цаагаа сонгохоор болчихлоо. Тэгж үзээгүй. За тэгээд орхиц E2 болохоор юу яагаад гэхгүй юу? Эсвэл дээр удаан дар. Тэгэхэр чин гарч ирнэ. За одоо би утсан дээр дахиад харуулахад хичээе. Утсан дээр харуулах хичээе. За миний энэ Яас бичиж чадахгүй байж байгаа. Оролдоод байсан чинь. Тэгээ жоохон бүдэг харагдаж байна уу? Аха. Яах вэ хөө? Би нэг гэрэл унтраагаад үзэтгэе. Ялгаа алгаа тий? Тийм байна. За яг дараа нь томруулаад үзэхээр та нарт харагдах бах. За одоо энэ дээр энэ Башдөржийн нацаг дөржийн нөгөө Монголын үсгэлэн сарангуй намайг төрүүлсэн ээжигээд битсэн баг штэ, баяраа энийг битсэн байсан. Тэгээ тэрийгээ би ингэж өчтөр уурчин сууж агаад бичиж оруулсан байгаа. За энийг бичихэд одоо жишээлбэл яар гэж бичье. Энэ яар гэдэг үг байгаач гараар гэдэг. За энийг би арилгачаад тэр яар гэдгийг сонгоё. Гар яар гэж бичье те. Тэгэх юм бол энэ space буюу энэ дээр удаан дарахад удаан дараад авчих. Нөгөө одоо нэг дараад авчих. Тэгэхээр энэ олон сонголтууд гарч ирж байгаа биз? Эндхийн ялгуулъя. Тэгээд эндээсээ шууд ингээд дараад сонгочихно. Нэг тийм ялгалын нөхцөлийг бичгээл байх хэрэггүй. Тийм байгаа биз? Айгу амар. Энэ хоорондын зайг нь буцаагаад багсгачих. За одоо энэ тай гэдэг үгийг зүйтэй гэдэг үгийн зүйтэй гэдгийг одоо энэ space bar буюу энэ хоосон том
дарагчин дээрээ дарангууд энэ дээр тийм ялгалын сонголтууд гараад ирлээ. За тэгээд энэ тай гэдгийг холбоно. За тэгээд буцаагаад ухраагаад нэг зайгаа тэнцүүлчих. Ийм амархан. За одоо нөгөө юуг асуужсэн? А-гийн орхицыг яаж бичихээ? За жишээлбэл нацаг дорж гэж биччихээд ард нь орхиц А тавья гээл да тий. Тэгэх юм бол энэ дээр удаан дарангууд энэ нь болохоор толгойтой хин баярын хэлдэг гарч ирж байна. Яг үсгийнхээ ард И үсэг бичсэн байгааз И үсгийн ард орхиц орё гэвэл яг үсгийнхээ ард нь энийг дар. Дарж байгаад нэг зураас Дарж байгаад ингээд хажуу тийш нь сонго. Тэгэхээр нэг нь орхиц нөгөөх нь юутай байгааз энд бас яач. зай авж байгаа. Дахиад ороод сонгохлоор зураастай нэг сонголт гарч ирээд байсан. Тэр зураасыг сонгонгуудаа дахиж ороод орхицоо сонгохоор болоод тагш гэсэн. За. Та одоо нөө саран гоох гэж нөгөө орхиц хаатай байгаа үү? Тийм, орхиц хаатай байна. Тийм байна. Тэгэхээр та наатха За энийг тэгвэл буцааж ягаад. За энэ буцааж ягаад. За. Гоо гэдэг ингээ орсон байна тий. Энийг одоо ва болгоё, гуа болгоё. Инхээр болохгүй байна. Тэгэхээр space дараад инхээр Нэг зураас гарч ирж байгаа. энэ үү? Тэр зураасыг сонгочоод дахиж ороод орхицоо сонгохоор тусна гэд гарч ирээд. Би болохоор ингэж дарахад шууд гарч ирсэн юм аа. Тэгээд энэ дээр дараад орхиц аа. Өө энэ ч Тэгэхээр нөгөө нэг дээрээ юутай дээр титэмтэй харагдаад байна тий. Тэгчээд үгээд цаа аваад тэнгүүтээ дахиж нөгөөтгөн дээрээ дараад орongотой нэг юм ташуу зураас байсан. Тэр зураасыг сонгочоод гарч байгаа дахиж ороод орхицоо сонгохоор болоод байна гэж би харсан. Би бас бичиж чадахгүй. Тийм би өчтөр зөндөө бичиж гаргаад болоод гэсэн юм одоо яач вэ? Яг харуулах гэж байна. За энэ дээрээ дараад энэ чинь уртлынхаа үсгтэйгээ байх ёстой байхгүй юу? Уртлынхаа үсгтэй хамт байх ёстой юм. За ингэчээд одоо гоо гэж бичсэн байна. Энийг ард нь дарахтаа удаан дараад энийг нь дарахаар юм шиг байна. Гэж чид энэ зурсыг дарах. За энийг ямар ч гэсэн гаргана шүү. Бидний ялгал. Нэг ямар ч гэсэн гаргана. Энэ зай авчихаар эн чинь урдаа. Саран гэж бичээд тэр чинь хоёр тусдаа саран тэгээд гуа. Энэ яг энэ байсан байна. Хараа баяраа. Энийг хардаа. Одоо энэ ууг байгааз тэр уу гэж бичсэн байснаа. Тэгээ одоо энэ А дээрээ жоох удаан дарахаар энэ уутай орхиц А гараад ирсэн байна. Тэгэнгүүт тэрийг сонгосон. Тэгээд гуа. тийм юу юм бэ? Үгнийхээ төгсгөлийн үсгтэй. Тэгэхээр одоо үсэг байсан учраас орхиц Ата надаа гарч ирсэн. Тийм тэгэхээр тэрийг сонгож байна. Тэгвэл одоо чи баг гэж бичвэл ингэж бичнэ шүү дээ. За баг гэж бичээд үзье. Тэр үгийн А дээр тэгэнгүүтээ орхиц аан дээрээ дараад тийм байна. Яг тийм байна. Тийм байна. Тухайн үгийн төгсгөл нь ямар үг вэ? Тэрэн дээр орхиц нь харагдаад тэгээд тэрийг сонгох юм байна тий. Энэ А дээрээ жоох удаан дарахаар ямар сонголт гарч ирэх вэ? Тэрийг сонгох юм байна шүү.
За. Тэгээ гадаад үг жишээлбэл компьютер гэж бичихэд за компьютер гэж бичихэд энэ К үсэг болохоор энэ зүгээр шууд дарж болохоор байна тий К. Тэгээд А М П үсэг шууд байна. Ү Т Е үсэг. Одоо Е үсгийг гаргая. Е үсэг чи энэ дээр шууд байна. За энэ бол нэг энэ нөгөө нэг юу руу ороод дэлтгүүгээр шууд гарчлаа компьютер. Е үсэг маань тэгэхээр одоо юун дээр байна вэ? Е үсгэн дээр удаан арах юм. Е үсэг чинь өөрөө шууд энэ Е үсэг өөрөө шууд ва е хоёулаа адилхан шүү дээ тий. За. За өөр ямар үг байх вэ? Фонт гэж бичээ. F ташаага тулсан F A N D. Фонт. Энэ болохоор нөгөө охор дээ гэдэг шүү дээ тий. Тийм дээ бичмээр байна. фон гэхэр чинь ПО Гэдэс дэт орж юм. Тий. Д үсэг нь болохоор ийм охор сүлтээ төгсөх ёстой байхгүй юу? Гадаад үг учраас. Энэ болохоор юу гаргах шээ тий. Тий, энэ болохоор сүлтээ төгсөөд байна. Энэ нөгөө Т-гэр бичсэн чинь гараад ирлээ. Толгой Т-гэр бичсэн чинь гараад ирлээ. Тийм багц. Тэгэхээр дундаа толгойд явах юм уу? Тийм байна. Толгой Т-гэр бичих юм бол нөгөө тийшээ хараад нөгөө гадаад үгийн Т-д болох юм байна. За гих мэдчлээ. Фон гэхэд ийм болж байгаа багш минийхийг харахад харъя. За харъя. Шортол. За чараа. Дээр нөгөө тийшээ харсан дээ яваад та буруу харсан дээ. Тэ? Буруу харсан тэл байх хэвээр. Тэгэхээр тэр Т үсгэн дээр дараарай. Одоо энд харагдаж байна уу? Дээшлэл. Дээш бүрзийгээ сайн харагдахгүй байна. Зургийг аваа явуулчихаа. Нэг зүгээр юу болчиход ах вэ? Үгийн эхэнд орсон нөгөө толгой Т байдаг шүү дээ. Шууд тэрүүгээрээ гарч ирэх юм. За энэ үгүүдийг бүгдийг нь арилгаж байгаа дахиад бичээд үзье. Тэр юун дээр даралтай. За bond гэж бичье. B A N тэгээд D үсгийг бичгтээ энэ гадаад D. Одоо харагдаж байна уу энэ? Bond. Энэ Т үсгийг дарсан. Энэ Т үсгийг дарахаар дээдлийн игнэний Т үсгийг дарахаар буруу харсан гадаад үгийн Т. Т-д. Тэр гарч ирж байна. Тэгээд энэ бичсэн үгээ хадгалаад ээж болох юм байлээ. Одоо мэдчилгээ бичиж байгаа шүү дээ. Сайн байна уу гэд нэг биччихлээ. Дараа нь дахиад нэг өөр үг бичлээ тий. Тэрийг өөрийнхөө үгийн сандаа хадгалах юм бол ингэж хадгална. Тийшээ. Энэлийн 3 цэгэн дээр дараад тэгээд одоо энэ bond гэдэг үгээ би хадгалъя. Ингээд энэ дээр ингээ миний үгийн сан, миний урд нь бичсэн үгийн одоо баялаг янз бүрийн шүлэг мүлэг байгаа шүү дээ тий. Бичсэн зүйлүүдэд хадгалах юм бол ингэж бичээ тэгээд энд нь bond гэдэг ингээд бас дахиад бичээд bond. Тэгэл болоо. За ингээд одоо миний үгийн баялагын санамжинд тэр нэг хадгалагдаад дараа нь дахиад энийг дахиж хэрэглэж болно. Одоо бичгүүгээр. Энэ тохируулга. Нэгэн тохируулга байна. Энэ нээх гэдэг дээр дарангуут энэ хавтас нээгээд
энэ хавцсан дундаасаа нөгөө түрүүчийн бичсэн шүлэг жишээлбэл би нацаг дөржийн шүлгийг биччихээд ингээ хадгалсан байгааз үгийнхаа санд тэгэхээр дахин бичээд авах шаардлагагүй тэрийгээ шууд олоод яачиж байна. За энэ зүүр үгс их хүрсийн баярын мэндийн мэдчилгээ дахиад одоо энэ фолдер руугаа хавтас руугаа орлоо. Энэ жишээ гэж бичсэн гэх мэтлээ. Одоо энэ болохоор ингээ миний үгийн сан. Тийм. Гэхдээ энэ үгийн сан чинь нөгөө зурагтай имижийг зурагтай мэдчилгээг хадгалахгүй зөвхөн бичсэн үгийг чинь хадгална. Тийм. Гэхдээ тэр нь болж байгаа үстэй тий. Тийм тэр айгүй хэрэгтэй. Тэгэхгүй дахин бичээд авахаас бэрх. Одоо жишээлбэл сайн байна уу гэдгээ биччихээ тэгээд нэг хадгалаад авчвал үгээ дахин бичээд авахгүй бичсэн үгэн дээрээсээ шууд зураг оруулаад тийм. За. Би сая таны чат руу фонд гэж явуулсан шүү. За. Хараад. Яг болж байна. Тэгэж авчих юм. Тэгж гарна. Тэр чинь л нөгөө гадаад үгийн тэ байхгүй. Буруу харсан толгой тэ. За одоо ингээд ойр зургийн юм хэдүүлээ би эндээ бичлцээд мэдлэгээ дээр явуулаад бай за. Тэгээд даалгавраа сайн хийгээд надад явуулаарай. Тэгээ одоо ер нь ингээд явж тороо шалгараад үлддэг хэдэн нөхөд байдгийн шүү. Та хоёр минь ихсээ явж байна. Дараагийн хичээл дээр юу үзэх вэ гэхээр хэдүүлээ хосыг шиг уртыг шиг үзнэ. Одоо тийм ялгалаа үзээд дууссан. Хосыг шиг үзээд дууссаны дараа, хосыг шиг уртыг шиг үзээд дууссаны дараа тэрний дараа чинь 7 хоногт энэ галиг үзнэ. Гадаад галиг. За хичээлээ битгий таслаарай. Бүгдээрэнд нь баярлалаа. Сайхан амраарай. Баярлалаа. За баяртай. Баярлалаа. Баяртай. Баяртай их чарлаа. Баярлалаа. Bye.